Яг уу. За. За сайн байцгаана уу. Өнөөдөр бидний зочноор Ган Хуяг ах маань хүрэлцэн ирээд байна. Тэгээ түрүүчийн дугаарууд дээр би нилээд ярьж нөгөө хүмүүс нь за ахаа гэж амар даруухан загнадаг байсан. Одоо өнөөдрийн нэвтрүүлэг дээр би их даруухан сууж Хуяг ах маань ер нь ярих баг. За сайн байна уу Хуяг ах? За сайн байна. За шинэ сонин сайхан юм юу хийж байна? Одоо гэртээ нэг хорионд байгаа ихэнх хүмүүс нэг талаас их сайхан ялангуяа орон бүтээлчдэд бол бас нэлээд юмыг эргэж санаж хийж амжаагүй юмнуудаа одоо нэг сайхан ухаад авъя гэсэн олцоо бас нэгдэж байгаа тийм сайн талтай юм да. Ер нь бол олон хүнд бас нэг амьдралаа эргэцүүлээд харах. Тэгээд нэг тийм шок юм явагдаад байсан шүү дээ. Би чи ийм хүүхэдтэй билүү гэж зарим нь ажил гэсээр хагаад амьдралаа мартсан тийм олон бас тохиолдлууд байдаг юм шиг байна. Тийм учраас бас ийм наантай цаантай тийм үе баг шиг байна. Уран бүтээлийн хувьд тэгээд шинэ юм тийм яг бодож сансан зүйлүүд их байдгийн. Тэгээд энэ уран бүтээл гэдэг зөвлөгч нь санснаар тэгээд нэг одоо яг хийх тэр зэрэг тэр доороо орж ирээд цаасан дээр буучдаг эсвэл одоо ингээ гарт баригдаад ирдэг зүйл биш. Тийм адармаатай зөвлөг юм л да тий. Тэгээ нэг юм санаанд үед бол их сайхан юм бас ороод ирэх жишээтэй. Тийм учраас энэ бас нэг сайхан байгальд гарах. Тэгээ ялангуяа одоо нэг тийм эрүүл агаарт амар амгаланд ингээд байгаад ирэх тэр өөрөө ирэхгүй бас хий бүтээ гэсэн за энийг ийм сайхан одоо эвлүүлчих юмсан ийм сайхан өгнүүд хүрэгчих юмсан гэсэн санаануудаас орж ирдэг юм аа. Тэгэд бусад дуучдыг одоо оролцуулаад юм асуухад бол их амархан байд юм байна л да. Өнөөдөр ингээд ажиглахаар ягаад гэвэл өнөө их хурлын нэгэн гишүүний хэлснээр хүн хажуудах эрдэнэ мэддэг юм байна гэх шиг. Хуяга ахыг одоо би бүр багасаа л хажуунаас нь харж өссөн. Тэгээд миний хамаг одоо энэ гитарыг сонирхох тэр замд хөтлсөн хүмүүсийн нэг маань яалтчгүй Хуяга ах маань байдаг. Тэгээд яг юуг нь асуувал хүнд илүү сонирн байх бол гэж бас ингээд айгүй их бодогдтiin байна. Тэгээд миний хувьд болохоор бүх юм л айгүй юм ойлгомжтой байгаад байдаг те. Тэгэхээр Хуяга ахыг би бас нэг шууд хөгжмөр эхлэеч гэж гомоор байна. Ягаад гэвэл Хуяга ахын одоо энэ гитарын таталт нь яалтчгүй намайг энэ кантри хөгжимд татан оруулсан одоо их увдстай тийм зүйл. Тэгээд яг бичлэгэн дээрээс сонсогддгүй юмыг яг хамгийн анх одоо ингээд хуруугаар энэ яг яаж хөдөлж байгааг нь харж сурсан хүн бол Хуяга ах маань юм байгаа. Тэгээд Хуяга ах нэг таталттай нэг дуугаараа манай жаврын үргээгээч. Гэхдээ энэ чи надаас одоо бас жоохон юм сурсан багтдаг те. Надад бол бас их том тийм боломж олгосон хүн бол чиний аав юм байгаа. Ягаад гэвэл анх л одоо тэр үед ч одоо Grundig гэх тэр нэг Германы айхтар магнитоонч бол тэр болгон одоо олдох байтгаад хараагүй тийм нэг үе байлаа шүү дээ. Тэгээд аав чинь тийм Grundig магнитоонтай өөрөө бас германуудтай ажилладаг байсан. Тэгээд тэр үедээ л одоо хамгийн сайн магнитоон л байсан баг. Тэгтээ нөгөө дамран том дамруудтай тэгээд тэр дамран дээр бол одоо миний санаанаас гардаг 2-3 сайхан бичлэгүүд байсан. Тэрний нэг нь бол одоо John Baez одоо бичлэгүүд нөгөөх нь болох тэр зэрэг Crosby, Still, Nash and Young гэд дөрвөл тэднэр одоо бүгд л одоо нэг country гэж одоо яриад байдаг. Улмаар бол одоо чи тэр өвлөж авсан гэх юм уу. Энэ одоо юм да сайхан дуунууд. Тэгээ энэ дуунуудын нэг онцлог бол их сайхан тийм ардын гэдэг утгаараа үг нь их тийм ач холбогдолтой. Аялгуу нь магадгүй нэг гайхтар одоо сүрхийн нуглаа сүрхий одоо хүний хоолойн цар хүрээ шаардаад байдгүй боловч аян яг үгтэйгээ их сайхан наалдсан.
тэр утгаараа хүний чихэнд бол их амархан хөрж хоногшдог юм дуунууд байсан да. Тэгэл одоо би санахад анхны татгалгууд нэг иймэрхүүл тэгээ ямар тэр үед чинь одоо шиг ингээ YouTube дээр нэг юм хичээлүүд гараад идэг тийм YouTube-ийн сурагч сонсогдоогүй тийм үе байсан учраас өөрсдөө л оролдож иж нэг иймэрхүү одоо дууралтын сонсож байгаа л өөрсдөө оролцоор байгаа л тэгэл таталгуудыг ингээд яадаг байлаа шүү дээ, авдаг байлаа. Тэгээд энэ Джон Байес ялангуяа Америктаа бол тэр нэг бид бол зохиолчийн дуу гэж яриад байдаг. Оросууд болох тэр автors гэж бизнес гэж нэрлээд байдаг. Өөрөөр хэлбэл үгийн өөрөө зохиочдаг, аяын өөрөө зохиочдаг. Дээр нь өшөө өөрөө дуулаад хөгжимтчдэг гитартай. Тэгэхээр зэрэг яалтчгүй ингээд бүх юмын нэг хүн нэг уран бүтээлч одоо гаргаад ирдэг ийм дууг одоо зохиолчийн дуу буюу автors гэж бизнес гэж нэрлээд байгаа. Яг нарийн тэр хэлний хүмүүс бол бас энэ нэр томьёо бол учир дутагдaltaй гэж хэлэх байх л да. Хагаад үгээр бүх дуу бол зохиолчтой. Гэхдээ тэр гол нь 3 юмыг одоо нэгтгэж нэг хүн хийж байгаагаар онцлогтой юм дуу зохиолч нь өөрөө дуулж байгаа гэдгээр тий. Тэгээд одоо энэ нэвтрүүлэгчийн намайг урихта тэр авторскап песни буюу зохиолчийн дууг гол одоо болгоорой гэж хүссний дагуу би хин Оросын одоо энэ зохиолчийн яг тэр дууг үндсэн одоо тулгын чулуугийн тавилтсан нэг том уран бүтээлч бол Булата Куджава гэж байдаг. Энэ хүн маань болох тэр зэрэг гүржавтай армян ээжтэй. Тэгээд өөрөө тэгсэн мөртлөө уран бүтээлээ орос хэл дээр дандаа төрөөж байсан. Тэгээ бас их сайхан тийм өөхтэй юм уран бүтээлч л да. Тэгээд энэ Акуджавагийн нэг сайхан миний дуулах дуртай дуу гэдэг найз нарыгаа ирэхээр дуулдаг дуу. Тэгээ энэ дууны нэрийг грузинская песня гүрж дуу гэдэг нэртэй. Гэсэн мөртлөө бас хүмүүс янз янзаар эхнийх нь дууны мөрөөр виноградную косточку гэж одоо нэрлээд байдаг. Өөрөөр хэлбэл тэр их сайхан гүржийн соёл байдаг нөгөө усан үзмээ тариад тэгээд усан үзмээ дараад дарс игээд дарсаа сайхан бэлдэж ягаад найз нөхдөйгөө ураад ширээ засаад ингээд нэг сэтгэлийнхаа үгийг хэлээд сэтгэлийн үгийг сонсоод ингээд суух бас жаргал юм да гэсэн сайхан дуу байдаг да. Тэрийг эхэндээ одоо дүүтэйгээ энэ танай орон бүтээлчтэй тойроо сууж байгаатай бас бэлгшээд дуулъя да. Анамд виноградную косточку в теплую землю зарою и лозу поцелую, и спелые гроздья сорву, и друзей созову, на любовь свое сердце настрою. А иначе зачем на земле этой вечной живу? Приходите, как гости, ко мне на мое угощение. Говорите мне прямо в лицо, кем пред вами слыву. Царь небесный пошлет мне прощения за прегрешения. А иначе зачем на земле этой вечной живу? В темно-красном своем будет петь для меня моя дали. В темно-синем склоню пред нею свою голову. И заслушаюсь я, и заплачу от счастья печали. А иначе зачем на земле этой
вечной живу. И когда заклубится закат, по углам залетая, пусть опять и опять плывут предо мной наяву синий буйвол и белый орел и форель золотая. А иначе зачем на земле этой вечной живу? А иначе зачем на земле этой вечной живу? За история. Одоо яг нөө бид ч одоо бас нэг өөрийгөө нэг тийм гамнах гэдэг юм уу одоо амьдралдаа нэг ингээл аль болохоор нэг ажил төрөл одоо үр хөөхөд одоо ирээдүйн төлөө энтергээл одоо зүтгээд идэг тэгээд өөрийгөө бас умартаж одоо их алдаа гаргадаг юм шиг байгаа юм л да. Тэгээд өөрийгөө хүнд ер нь их жоохон юм таашаал авчирдаг. Тэрний нэг том одоо одоо таашаал нь бол найз нөхдөйгээ байх, найз нөхдөр тойрон хүрээлүүлээд суугаад тэгээд жаахан сайхан одоо тэр жинхэнэ дарс, жинхэнэ ус үзмийн одоо шимж гэдэг юм шингэсэн. Да манайхаар бол одоо тэр бага сайхан эдээгээрээ дайлаад ингээд сэтгэлийн онгоолгоод суухад бол нэрэл одоо энэ дуундар гардаг шиг Тэнгэрийн эцэг намайг өршөөгөөд миний одоо хийсэн нүглийг одоо бас өнгөрүүлээд тэгээд ингэж сайхан суухгүй бол амьдрахын ер нь ямар хэрэг байгаа юм бэ гэсэн л санаа шүү дээ тийм ээ энэ дууны юу тийм утгаараа би энэ дууг дуулах их дуртай. Ер нь хэний одоо энэ Булат Акуджавагийн амьдралыг хараад байхад их сонин л доо яг одоо тэр 24 оны хүн бэлээ л 1924 оны 5 сарын 9 одоо ялалтын баяраар төрсөн байт юм байлээ. Тэгээд маш их залуудаа 10 хэдтэй байхдаа дайн эхэлчихсэн бодаа. Тэгээд юу дайнд явъя гэдэг өөрөө сайн дураараа бүртгүүлээд нас ч болоогүй байна гэд аваагүй. Тэгээд зүтгэсээр хагаад нэг 42 онд дайнд одоо оролцсон дайнд фронтод явсан баг. Тэгээд их юм үтсэн байт дараач тэр жоохон залуу хөөгт чинь тэгэл тэнд өхөл үзэн тэгээд одоо нөгөө хулчгар байгаа одоо хүмүүсийг харна, зоригтой байгаа хүмүүсийг харна гэд олон юм үзэж хараад тэгээд их олон зүйлийг эргэцүүлж бодоод сүүлдээ одоо нэг тэр 1956 онд юу гитартай ингээд өөрийнхөө одоо бодож санджсэн зүйлээ цаасан дээр буулгаад сайхан юм яруу найргийн шинж чанартай үнэхээр одоо ямар ч яруу найрагч голхооргүй бас тийм гоё сэтгэлийн шүлгүүдээ буулгаад тэгээд энэ аяын өөрөө зохиогоод тэгээ өөрөө дуулсан ийм одоо сайхан уран бүтээлийн гараа юм л да. Тэгээд бас яг одоо тэр зохиогчийн дуу гэдэг маань нийгэмд бас асар том үүрэг ямтай байдгийг нь бол түүний амьдралаас бас уран бүтээлээс нь харж болдог. 56 онд Сталины үед дуусаад үндсэндээ тэр айхтар хэлмэгдүүлэлт 36 7 8 оны одоо энэ хэлмэгдүүлэлтийн үе за тэгээ дайны одоо тэр айхтар жилүүд гээд энэ бүгд дуусаад тэгээ 56 онд намын 20 дугаар их хурал гэдгээр одоо тэр одоо юуны нэг хүнийг дахин шүтхийг буруутгаж одоо ер нь эрх чөлөөний нэг тийм үнэр амтагдаж нийгэмд бол хүмүүс за одоо л нэг ингээд чөлөөтэй сайхан амьдарч болох нь санснаа хэлж болох нь одоо энэ дууга хураагаад айдсад одоо автагдаад ингээд байдаг үе өнгөрлөөгээд асар их олон уран бүтээлчдэд нийгэм нөлөөлсөн байгаа. Уран бүтээлчд эргээд нийгэмдээ бас одоо олон жил дарагдж байсан юм чинь ингээд дэлбэрч гарч ирдэг нэг юм жамтай юм л да. Тэгэхээр зэрэг тэр дарагдж байсан уран бүтээлийн асар гоё шинэлэг энэ хэлбэрүүд
хэв маягууд. За тэгээ гол нь бол тэр агуулгууд бол хүмүүстэй эргэж урж хүмүүсийн хайрыг булааж Акужаваг бол одоо асар эхэндээ бол гол төлөв одоо тэр скетнүүд ингээд төрүүлж тэгээ дандаа нэг юм зохиолчийн дуугийн нэг онцлог бол бас нэг юм айхтар том одоо юу гэдэг апартур тавиал одоо айхтар нүргэлсэн хөгжим биш дандаа сэтгэлийг одоо үргэлж дээдэлж яадаг учраас ганцаараа дуулж яадаг учраас цөөхөн хүнд голдуу зориулагдаж хамгийн дотны тэгээд юм үнэхээр одоо үзье өөрийг нь үзье үнэхээр сонсъё бас нэг юм олоод авъя тэндээс од нэг юм мэдээд авъя эсвэл нэг сайхан сэтгэлийн юм таашаал авъя гэсэн ийм хүмүүс л хүрээлж суудаг байсан юм шиг байгаа. Тэгээд үүнээс хойш бол асар их олон сайхан дуунууд бүтээсэн ийм л одоо түүхтэй дээ. Тэгээд тэр дайны уулмөр бол маш их түүний амьдралд бол томоор одоо туссан байдаг. Тэгээд одоо бидний сайн мэдэх тэр Белорусский вокзал гэдэг нэг уран сайхны кино байдаг да. Тэр кинон дээр дуулдаг дуу одоо 10-й наш десантный батальон гэдэг. Энэ бол одоо бас Булат Акужавагийн дуу. Энэ дууг та бүхэнд одоо бас сануулъя да. Ер нь яг юун дээр саяхан манай их сургуулийн ангийнхан төгсөлтийнхэн уулзахгүй. Тэгээ бид нар чи 95 оны хууль зүйн дээдийн төгсөгчд байхгүй. Тэгээ яг таны нат саяны ярьжсэн чинь яг ингээд тэр уулзалтын маань санагдууллаа л да. Тэгээ нэг юм хүн залуу байхдаа ингээ их найз нөхөд гэж явдгийм байна л да. Тэгээ одоо миний найз гэл миний багын найз, манай байрны найз гэл ингээ хүзүүгээрээ хэлхэлтэй нэг хэсэг явдаг. Дараа нь оюутан үеийн найз гэж их хүчтэй үерхдэг. Тэгээ тэрнээс хойш ажил төрөлд орчхоор тэр яг 20 хэддээс ахуулаад нэг 30 хэд хүртлээ хүн ерөнхийдөө найзгүй болд юм байна. Нэг юм дандаа ажил мөнгө хамтрагч юугнээ одоо нэг юм бүтээн гэдэг нэг юм дандаа ажлын хамтрагчтай болдог. Нохоо шиг сэтгэдэг. Тэгээ нөгөө найзуудаагаа нэг төр зөөр орхит юм байна л да. Тэгээ эргээд нэг 45 гараад эхлэхээр эргээд нөгөөтнийг найзуудаа өгүүлж хэлдэг гинэ. Тэгээ эргээд яг хүмүүсийн амьдралыг ингээд харахаар нэг ингэж салж нийлсэн юм шугам шиг байдаг те. Тэгээ яг нэг 45 50 гээд ирэхээрээ эргээд нөгөө найзуудтайгаа нэг юм уулздаг, тэднэртэйгээ сууж буу халж нэг юм хундаг дарс тулгаж суух нь ингээд нэг юунд ч яарахгүй нэг сайхан суудаг те. Таны саяны тэр дууг ингээд сонсохоор би бол яг үнэхээр багасаа авахуулаад таны над дууг чинь сонсч байсан те. Булат Акужаватай танилцахаас өмнө таныг дуулдаг л гэж боддог. Тэгээд тэр дууны яг үгэн ч гэсэн яг ийм хүний зүрхийг дэвтээсэн яг ийм сайхан сэтгэлтэй найз нөхдийн тэр сэтгэлийг илэрхийлсэн гоё дуу. Аяар юу яана? Дууных нь үгийг би ингээд өөрөө монгол дээр орчуулаад доор нь ингээд сайхан хадаа тавьчин тий. Тэгвэл их сайхан ба. Яа энэ нөгөө орс хэл маань бидний үед бол одоо бараг л ихэнх нь сургууль заадаг байлаа шүү дээ орс хэл чи олон жил. Тэгээд бүгдээрээ ерөнхийдөө гадралдаг ойлгодог байсан. Одоо бол нэр үнэхээр бас их хамаагүй их зөөрч гисэн. Тэгээд яг хөө би түрүүний чиний наад хэлдэгтэй чинь бас их санал нийлхийн сацуу тэр хүн ер нь нэг тийм сэтгэлээ дэвтэх уярахаас их яадаг. Тэрийг одоо юу гэдгийг хүчгүй болчин би одоо энэ амьдрал төр нь одоо нэг одоо сур шиг тийм сайхан элдсэн сур шиг тийм ер нь нэг юм одоо бүр шолоохон хэлэх юм бол зарим нь бол нэг зоосны нүхээр шолоохон одоо хардаг болцсон тэр үед ч бас гайгүй байж одоо бол энэ үзэл бол бүр давмгаалаад ирлээ шүү дээ. Мөнгө бол бурхан шиг шүтэгддэг. Мөнгийг тэгээд одоо байвал юу ч хийж болно гэсэн тийм одоо юу гэдэг юм те одоо туйлшрал гарцаагүй бидэнд ажиглагдаж байна л да. Тэгээ энэ дунд гүү юм шүү тэр сэтгэл гэж нэг сайхан юм байдгийн тэр сэтгэл гэдэг дэвтээд ирэхээрээ хүн сайхан баярынч гунигийнч сайхан нулимс тусаадаг тийм үе байдаг. Ингэснээр хүний сэтгэл сайхан онгойж
ариусч хүн өөрөө ингээ цаашаа алхах одоо хүчээр сэлбэгддэг юм уу гэж боддоо шүү дээ. Тэгээ өнөөдөр таныг бас энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулдаг юм бас утхан тэр юм. Би өөрөө таны энэ дуунууд дуулж исэн дуунуудыг бүгдээрингээ ингэж сонсч өссөн. Орос сургуульд байсан учраас тэр бүх дууных нь утгыг ойлгодог. Тэгээ орчин үеийн монгол дуунуудаас энэ нь жоохон дутагдаад байгаа юм шиг надад санагдаад. Тэгээд яг ингээ ажиглах юм бол манай монгол дуунууд дандаа магтаал үйт юм лээ. Яг одоо зүгээр хүмүүс магтаал гэхээр л нэг юм алтай магтаал, хангаа магтаал гэж боддог боловч яг ийм дуулж байгаа дуунуудын ерөнхий нутгыг аваад үзэх юм бол нэг ээжигээ магтдаг, аавыгаа магтдаг, найзыгаа магтсан, эсвэл нэг хайр дурлалыг магтсан, эсвэл нэг юм уул ус нутгаа, нэг голоо, одоо намзаска одоо юугаа чинь дандаа тийм магтаалын дуунууд яваад идэм байна л да. Гэтэл ийм зохиогчийн дууг сонсохоор тэрэн дотор ингээд илүү гүн ухааны ер нь би яах гэж амьдарч байгаа нэг юм болчлоо энүүнийг би юу гэж ойлгож байгаа гэдэг нэг юм хүний сэтгэлийн гүний хүнийг яг хүн болгосон яг тэр уран бүтээлийн процесс энэ зохиогчийн дуун дотроос илүү сонсогдоод байдаг. Тэгээд энэ нь одоо надад их нөлөөлсөн. Тэгээд би босод хүмүүстэй одоо нэг юу гэдэг энэчнээс очиад нэг гоё юм амсцсан хүн чинь энд нэг юм байдаг ингээд нэг бас заагаад өгчмөр санагдаад. Үнэхээр яг одоо наадах чинь тэр Акужавагийн амьдрал дээр харагддаг л да. Өнөөх тэр яг тэр 56 тэр үе чинь бол ер нь тэрнээс өмнөх үе чинь бол үндсэндээ нам засгаа магтах тийм үзэл сурталчилсан. Дээр нь одоо нам засгаа улаанцаа магтаад байдаг юм гэхэд дуун дээр ямар нэгэн юмд уриалсан тийм ээ. Одоо тэр хөдөлмөрийн одоо амжилтанд уриалсан. За олуула одоо нийлж байгаа сайхан энэ гэрэлт ирээдүйг байгуулын энэ төр гэсэн нэг тийм шалгуураар одоо дандаа гарсан дуунууд их хөвчлэн одоо яг хөө тэр нь тодорхой хэмжээнд хэрэгтэй байсан зорилгодоо хүрсэн. Тэгээд тэр дундаа гэхдээ тэр нь хитрхи их болоод бялуураад хамгийн гол нь тэрнээс өөр тэр шалгуурыг даваагүй дуунуудыг гаргадаг байсан учраас тэр нь өрөөсгөл байхгүй. Тэрнээс тэр дунд бол үнэхээр бас одоо сайхан аялгаутай сайхан хүний сэтгэл шингэсэн дуунууд биш дээ бас тэгэж бас бүгд тийм байсан гэж хэлж болохгүй тийм. Тэгэхдээ одоо энэ Акужава чиний зохиогч ингэж одоо сайхан ингэж томьёолоод байгаа энэ дуунууд чинь болвол хүний тэр нандин бүр одоо дотор олон жил хуримтлагдж явсан зүйл одоо тэр цаасан дээр бууж аялгуунд ингээд ивэлдэг учраас тэр нь хүний бусад сонсогчдын зүрхийг эзэмдэхгүй байх аргагүй. Ягаад гэвэл хүн чин сэтгэлээсээ хэлж байгаа юм чинь хүний сэтгэл заавал хүрж идэг л да. Тэгээд энэ Акужава ч бол одоо нам засгийг шүмжлээл одоо эсвэл амьдралын одоо муу мухайг одоо дандаа яасан тийм юм бас бичиж байгаагүй шүү дээ. Энэ хүний чинь үг болох тэр энгийн гол нь бол нэг хуурамч биш. Миний одоо нэг хэлэх дуртай үг байдаг. Ямар альва нэгэн дуу ч юм уу одоо урлагийн бүтээл нэг бол хүн үнэмшдэг, нэг бол үнэмшдэггүй тийм. Ийм л хоёр ялгуур одоо шалгуур байдаг. Тэгэхээр үнэхээр тэр зохиогчийн дуунууд бол хүн үнэмшгээр энэ хүн одоо өөрт нь тэр сонсогчийн өөрт нь бас ингэж бууж яадаг. Одоо энэ чихээр ороод тэр тарих руу н ороод бүх мэдрэхүүрөө одоо нэг тийм таашаалын зэрэгцээ ухаарлын ийм сигналыг түгээдэг юм болов уу гэж боддоо шүү дээ. За ингээд десантын 10 дугаар батальон. Энэ Акужаваг би яг дуурайж дуулдгүй бас нэг тийм утгагүй л дээ. Одоо альва хүнийг Высоцкийг дуурайгаад архираад дуулах ч юм уу. Акужаваг тэр нэг их урт удаан барьдаг л да манайр амьсгаага. Тэгж одоо манайр шиг дуулахыг хичээх юм бол минийх биш болоо явчихсан. Тэгэл өөрийнхөө л одоо чадан ядан дуулт юм даа. Здесь птицы не поют.
деревья не растут. Лишь мы с тобой плечом к плечу врастаем в землю тут. Горит и кружится планета над нашей родиною дым. А значит, нам нужна одна победа. Одна на всех мы за ценой не постоим. Одна на всех мы за ценой не постоим. Нас ждет огонь смертельный, и все ж бессилен он. Сомнения прочь уходят в ночь отдельный. 10-й наш десантный батальон, 10-й наш десантный батальон. От Курска до Орла война нас завела, до самых вражеских ворот такие, брат, дела. Когда-нибудь мы вспомним это, и не поверится самим. А нынче нам нужна одна победа. Одна на всех мы за ценой не постоим. Одна на всех мы за ценой не постоим. Нас ждет огонь смертельный, и все ж бессилен он. Сомнения прочь уходит ночь отдельный. 10-й наш десантный батальон, 10-й наш десантный батальон. Нөгөө Белорусский вокзал дээр анх одоо дайны тухай кино гэхтэр л хүн баахан танк одоо тэр их буу одоо пижигнэл одоо энэ тэн дэлбэрэлтэйгээл хүн амтан одоо өгөж барьж байгаа баахан одоо давшиж ухарж байгаа ийм төсөөлдөг шүү дээ. Тэгээд Белорусский вокзал дээр бол нэг ч тийм баялдааны үзэгдэл байхгүй. Тэгсэн мөртлөө тэр одоо цаг зэм шиг ийм одоо инх тайвны тийм өдрүүдийг харуулсан боловч дайны тухай маш их сайхан өгүүлсэн гэдэг. Тэгээд энэ тэгэхээр л одоо бас нэг тийм агуу уран бүтээлчдийн нэг шин чанар байх шиг байгаа. Нөгөө аливаа юмны тухай яаж харахаас болоод янз янзаар өгүүлж болдог. Дайныг дайн харуулахгүйгээр өгүүлж болдог. Одоо ийм гайхамшигтай тийм кино гарсан байдаг. Тэгээд одоо манай үзэгчдэд санаж байгаа бахна. Энэ дууг ганц эмэгтэй тэр отрядын эмэгтэй дуулангууд нэг тойроо сууж исэн хэдэн хөгшөө өгөн зарим нь бол ингээд юу ч одоо юмаа сансан юм уу ингээд нервний одоо нэг юм таталтанд орох жишээтэй. Зарим нь бол одоо дугаа сайхан доороо ингээд нэг жоохон мэгшсэн тийм ойлж явах жишээтэй. Тэгээд нэг юм гоё хүн болгоны нэг тийм бас өөр одоо тэр дуу ер нь энэ Акужава болон энэ зохиогчдын дуу хүн болгонд яг тэр хүн тухайн хүндээ нөлөөлж байгаа нь өөр. Тэгээд хүн эцсийн бүлэгт өөрийгөө л дуунд олдог шүү дээ. Тэр нөө сонсогч хүн өөрийнх нь зовлон, өөрийнх нь жаргал одоо мэдрэгдэж л тэрийгэ санаж дууг одоо дунд нь орох юм да, тийм ээ. Тэгээд нөгөө төрөний чи витарын яриаг өргөлжлүүлэхэд яг одоо ингээд нөгөө дижитал одоо 90 үе ирчихэлтэй одоо нөгөө тоон 90 үе ирээд тэгээд үнэхээр хөгжим болол YouTube-аас ахуулаад бүхэл одоо сувгуудаар бялхаж байна тийм ээ. Одоо бидний үед чинь бол сайн бүтээлэг их ховорхон байж тэрнийг нь бол их амархан одоо олж шимтэн үздэг тийм боломж байж. Одоо бол энэ олон одоо далайн хязгааргүй энэ далайн мэдээлэл хөгжмийн одоо энэ далайн дундаас бас яг тэр сайхан шигтгээ олох бол
нэлээд бэрхшээлтэй болцсон юм шиг байна. Тэрхий их нөгөө болсон болоогүй юм. Шууган ихтэй болцсон. Тийм шууган асар ихтэй болчихсон. Тийм учраас бас нэг би одоо ингээд нэг сайхан энэ би бэлдраа одоо манай залуучууд их сайхан заалд яваад одоо шахаад төмөртэй ноцолдоод их сайхан болдог боломж нээгдсэн байна. Үүний сацуу бас нэг тийм тархинд бол бас нэг тийм дасгал хэрэгтэй байдаг юм шиг байна. Үргэлж одоо энэ олон мэдээлэл дундаас хэрэггүйг нь хайж огт сонсохгүй одоо тэр юунаас ингээ харж байхад бол асар их олон хүн ингээд одоо утсаа маажаад тэгээд асар их олон цагийг одоо өр бүтээлгөө тэгээд ямар ч хэрэггүй мэдээллийг ингээд үзээд тэр чинь их муухай тийм мэдээлэл нь увдстай юм л да одоо нэг хүнийг ингээд нэг юм ховсцдаг тий. Тэгээ хүн нөгөө эрен ирэхгүй ингээд рефлекс тогтохоор гар нь утас руу яваал тэгэл өөрөө маажаад эхэлдэг тийм рефлексэнд одоо бас орчдөг юм байна. Тэгээ энэ нэг одоо хүүхдээ нөгөө компьютероос миний хүү донтоод байна гэж нэг холдуулдаг шүү дээ тий. Тэрэн шиг өөрийгөө бид өөрсдөө бас нэг энэ юмнаас дижитал ертөнцөөс хаяа нэг татан авч бодит ертөнц рүүгээ шагааж явах юм бас хэрэгтэй юм болоо гэж боддоо шүү дээ тий. Санал нэг байна. Тэг яг ер нь энэ зохиолчийн дуу гэдэг нь өөрөө бас нэг юм маш том далайн юм тий. Яг бол яг нэг төрлийнх гэл яг л ийм байдаг гэж хэлхийн арга байхгүй тий. Одоо жишээ нь Булат Акужавагийнх нэг янзынх байдаг. Гэтэл Высоцкийгийнх тэрнээс ингээд яг ерөөсөө яг жинхнэрээ юм урж байгаа юм шиг одоо дуулдаг нэг юм шүү дээ. Высоцкийгийн гүрээний судсан ингээд бүр одоо хагарах гэж байгаа юм шиг тодорж ирээл. Тэгээ өөрөө ч тийм айхтар эмоцтой эрч хүчтэй хүн юм л да. Гэтэл одоо жишээ нь Америкийн одоо шүтэн болсон Боб Диланых болохоор хүн сонсоод бол өстой уутхарын далай юм уу гэмээр ялангуяа үгийг ойлгодгүй хүн сонсох юм бол үгүй энийг одоо сонсоод ах юу исэн юм бэ гэмээр те нэг юм арай дэндүү гунигтай дуулна те. Тэгтээ хамгийн хачирхалтай нь тэр дуу бол Америк улсыг үндэстнийг өөрчилсөн тийм араасаа дагуулсан гэхээр үнэхээр гайхамшигтай. Тий. Тэр үгэндээ их учир байх шиг гон. Тэгээ Боб Дилан ч одоо саяхан надны билүү орж нөгөө Нобелийн шилдэг яруу найргийн юугаар одоо шагнасан өөрөө очиж амжаагүй дараа нь авсан юм шиг байл. Тэгэхээр зэрэг бас тэр ялангуяа зохиогчийн дунд бол үг бол их жин. Тэгээ манай Монгол ардын дунд ч гэсэндээ одоо үг бол маш том одоо байр суурь эзэлдэг. Ер нь ингээ ажиад байхад Азийн үндэстнүүд, Азийн орнуудад бол үг маш их чухал байдаг. Энэ нөгөө өрнөдийн ялангуяа орчин үеийн хөгжим бол үг бол төдийлөн тийм ачаал авдаг. Ая химнэл хоёр нь илүү ачаал бүгдэлтэй байдаг юм харагдаад байдیں۔ Тэгээ дөрөв би үтер одоо ингээд яг нэгэнт ингээд ийм яриа сэтсэн тэр дижитал ертөнц центр гэдэг ингээ хаяа ингээ харах тэр зэрэг бидний бодит ертөнц тэр энэ тоон ертөнц дижитал ертөнцтэй сүулдэ холилдоод аль нь яг бодит юм бэ гэдэг нь ингээ ялгахтаа байх тийшээ хандж эхэлж ах шиг байна. Яг ингээд бодохоор бас нэг тэр эртний сургаал байдаг шүү дээ. Энэ амьдрал гэдэг чинь зүгээр нэг зэрэглээ юм да гэж одоо нэг бүддийн сургаал дээр тэр нөгөө хиний гаргасан юу чинь тийм утгатай шүү дээ. Нөгөө цонхон дээр суусан ялаа гэдэг нэг цомог байгаа шүү дээ. Тэрэн дээр ч одоо өчигдөр үгүй маргааш гэж үгүй өнөөдөр дунд бид нэр зөвхөн ингээд нэг зүүрэн үлгтүүдийг гэдэг нэг тийм. Тэгээд тэрнийг ингээ бодохоор зэрэг бас одоо энэ нэг тоглоомод шүү дээ. Одоо геймерүүд тент чинь ингээд нэг бодит гудамж гараал тэр гудамжаар ингээл машин яваал хүн яваал ингээл дэлгэцэн дээр яг бодит юм шиг харагдаж штэ. Тэгээд ингээд хажуугийн гудамж руу ороход тэр хажуугийн гудамжинд байгаа машин үйлдэл энэ төр хийхгүй одоо өхмөл байдаг юм байна л да. Яг л нөгөө компьютерууд нөгөө өөрийнхөө санамж өгөөд операшн одоо энэ юугаа ачааллаа багасгахын тулд
зөвхөн хүний харцаагаа дэлгэцэн дээр л юм ам байлаа. Ийшээгээ ирэнгүүт тэнд байгаа гудамжны юм ам ороод идэг. Тэнд ингээд яг тэрнтэй адилхан хүний тарих тэгж ажилдаг гинэ. Одоо хүний тарих судалдаг эрдэмтэд хүн бол одоо өөрөөр хэлбэл нэг юм яг нэг ингээд юм руу гөлөрцсөн хүн байдаг шүү дээ. Хажууд нь юу ч болж яаж ийсэн ч тэрийг анзаарах байтгаа юунд тарих авдан ерөөсөө ордгоо. Ганцхан өөрөөр хэлбэл тэр нэг бодсон юм л байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ тарих тэр компьютерийн юу хоёр ямар их адилхан гэдэг нэг нөгөөдгөөр эрдэмтэд судлахдаа хүний одоо нэг хүний тарих ямар ч одоо том компьютераас хэдэн сая дахин хүчин чадалтай гэж одоо яриад байгаа. Тэгэл бодохоор бас ингээд үгүй одоо ер нь бид нэр юу тэгээд заримдаа гэхдээ тийм олон юм бодох хэрэг байна уу? Хитрхи их юм бодоод тэгэл галзуурах шинжтэй байна гэдэг шиг. Тийм л бас заримдаа юм бодогдох юм да. За бид нарын яриа маань бас нэлээ олдож үзэгчтэйгээ бас нэг жоохон яах хэрэгтэй байх. Хөгжмөөр баясгах хэрэгтэй байх. Тэгэхээр таны 3 дахь дуу одоо юу айхсан бол яах вэ? Акужавагийн одоо бас хамгийн алдартай Молитва Франсуа Виона гэдэг байгаа юм л да. Тэр Молитва гэдэг маань залбирал гэсэн үг шүү дээ. Тийм яагаад Франсуа Виона гэдэг яатсан ингээд асуусан чинь өөрөө хариулсан байдаг. Нөгөө санин давьячаад шүлгээ нийтлүүлэх гэсэн чинь Молитва залбирал чи одоо хаашийн шашин шүтдэг юу нөхрөө ийм юмыг тэгээ бид нар хэвлэж явах юм уу тэргээд шашны залбирлыг бид нар одоо коммунист намын тэр үед ч одоо дэглэмтэй үед сонин дээр гаргана гэж. Тэгэнгүүт маань нэг одоо дундад зууны үеийн яруу найрагч Франсуа Вионы нэрийг орж ирсэн гүт нь араас нь залгацсан юм байл. Тэгээ Молитва Франсуа Вионаг гингүүт бас нэг байж болох юм даа гэж болох ингээд хэвлсэн гэж ярьд юм байл. Тэгээ энэ бас яг дуулсныхаа дараа Пока земля еще вертится, пока еще ярок свет, Господи, дай же каждому, чего у него нет. Умному дай голову, трусливому дай коня, дай счастливому денег и не забудь про меня, пока земля еще вертится. Господи, Твоя власть, дай рвущемуся к власти навластвоваться всласть, дай щедрому передышку, хоть до заката дня. Каину дай раскаяния и не забудь про меня. Я знаю, ты все умеешь, я верую в мудрость Твою, как верит солдат убитый, что он проживает в раю, как верит каждое ухо тихим речам Твоим. Как верим мы сами, не ведая, что
творим. Господи, мой Боже, зеленоглазый мой, пока земля еще вертится, и это ей странно самой, пока ей еще хватает силы и огня. Дай же ты всем понемножку и не забудь про меня. Так дай же ты всем понемножку и не забудь про меня. Энэ бас бас нэг юу гэдэг одоо энэ дууны үгэнд гарч байгаа нэг үг манай бас одоогийн амьдралтай их авцалт юм уу гэж боддیں۔ Тэр засгийн эрх рүү улаарын төмүүлээд байгаад нэгэнд нь гоо тэр бүр хандлан тэр эрхийн номсуулаад нөгөөд ч тийм бахам ингэж тэр бүр одоо чаналж зов зүдэрсэн нэгэнд нь тэр хүсээд байгаа юм нөгөөч тийм ээ. Тийм мөнгө байж байгаа тэр нөгөө нэг мөнгө тоохгүй тэгсэн мөртлөө ад жаргалтай яваа нэгэнд нь мөнгийн нөгөөд штэ гэж хэл бас нэг сайхан тэр олоод хэлэх тэр юмны одоо ингээд туйлшрлууд гэх юм уу одоо хар цагаан энэ өнгийн нэг юм одоо гармони ба штэ одоо тэрнтэй адилхан энэ амьдралын олон туйлшрлыг сайхан их сайхан гэж харуулж айгу итгээдээр гаргаж ирсэн тийм. Ягаад гэвэл одоо миний өөрийн бас нэг хүүхдүүдтэй хилдэг бас нэг тийм үг байдаг байхгүй. Ихэнх хүмүүс хар тэрний эсрэг цагаан тэгээд зөв тэрний эсрэг буруу гэж байдаг гэж боддог те. Гэтэл тийм биш шүү гэж би хүүхдтэд хэлдэг. Зөв тэрний эсрэг талд нь дандаа амархан байд юм аа. Хүн хизээч би ийм бурууг хийчихье гэж хизээ буруу. Зөв нь энэ байна. Энэ буруу учраас би буруугийн сонгочихъя гэж хүн хизээч тэгж сонголт хийдэг юм аа. Тэ. Энэ зөв. Энэ амархан байна. Тэгэхээр би амархныг сонгоё гэж сонгодог. Эсвэл энэ гоё штэ тий одоо амархан гоё одоо юу гэдэг нэг төр зурда тий. Гэхдээ тэр нь бол аяндаа буруу болж таард юм а. Тэрнээс ухамсартайгаар хүн буруу сонгодог юм биш. Тийм учраас амьдрал бол мөнхийн сонголт гэж одоо бас хэлдэг штэ. Хүнд амьдрал дандаа нэг сонголтын боломжуудыг урд нь асарч яадаг. Тэгээ тэр донд би урахгүй ураад гэхдээ гоё амьдрий. Эсвэл бол би урахгүй жаахан хэцүү зовж гэдэг юм уу тийм. Иймэрхүү сонголтууд одоо байнгал гарч ирдэг юм да. Тэгэл өнөөдрийн энэ та бүхэн дугаар ерөөсөө бусад бүх дугааруудаас хамгийн их гүн ухаантай нэг тийм дугаар болж таарж ах шиг байна. Тэгээ ер нь таны хэлснийг одоо ингээд санахад аюу кранаас санагдаж байна л да. Кран дотор байдаг байхгүй. Чи бурхныг залдахыг бүү оролд. Тэр бол өөрөө хамгийн залд итгээд гэж байгаа байхгүй. Тэр шиг одоо ингээл чи нэг юм залдаал ингээд байх юм бол тэрүүний чинь бурхан бол харж байгаа. Яаж хийж байгаа л чамайг эргээл мад тавина гэдэг нэг тийм айгу гоё үг байдаг. Тэрнтэй адилхан энэ таны саяны сүлд бол би бол үнийг хэлэхэд энэ дууг бол сонсож байгаагүй юм байна. Өмнөх хоёрыг нь бол би бүр үнэхээр багасаа сонсч өссөн. Энэ дуу бол бүр үнэхээр маш гүн ухааны бүр тэр дотроо шашны гүн ухааны тийм нэлээд хэцүү дуу байна. Тэгээд танд баярлалаа. Одоо ийм дууг надад нэлээд хойно сонсголоо. Яг энэ дуунд бас нэг намаага бас бити мартаарай гэж үг их сайхан орж ирж байгаа.
сайхан л да тий хүн л юм чинь тий одоо бид чинь бас нэг тийм тэгээ нэг үе бас их алтан загсны үлгэр санаанд орд юм л да нэг ингээл бид чинь алтан загсыг үлгэрийн нь бол одоо хөөх тогтол уншижлаа шүү дээ. Тэгэл тэнд шунхай жуганцын тухай үлгэргээд одоо ойлгодог байсан чинь сөүлд ингээд ухаад үзээд байхад бол үндсэндээ бас сонголтын төрөний чиний ярьдаг сонголтын тэр алтан загсыг төгсгөлд нь одоо чамаас надад юу ч хэрэггүй тэр сайхан энэ өргөн далаада өмбөн одоо атстай сайхан амьдраарай гэж эрхчлөөний асуудал юм л да тийм хүн эрхчлөөтэй байх уугүй юу гэдэг мөнхийн одоо энэ сонголт байж л дээ. Тэгээ нөгөө нэг эрхчлөө амсцсан хүн чинь бол энэ эрхчлөөг юугаарч солихгүй гэж л үздэг. Тэрнтэй адилхан нийгэм бас одоо нэгэн чигээр бас ингээл нэг тийм зохиогчийн дуу нийгэм гэсэн ийм эргэцүүлэл яваад байна шүү дээ. Манай нийгэм ч гэсэн эрхчлөө амсцсан нийгэм эргээд хизээч одоо бас диктатурд ордгоо тийм жамтай юм да. Ер нь би яг нэг энэ дашрамд хэлэхэд надад маш их гоё сэтгэл одоо сүүлийн үед одоо бий болж итгэл үнэмшил болж байгаа. Тэр нь бид нарын залуу үе үнэхээр гайхалтай хүмүүс өсөж өндөөж гарч ирж байна. Тэр нь бол их олон юмар илэрдэг. Тэгээ одоо хэдийгээр одоо миний үеийнхэн гэхэд тэр социалист коммунист дэглэмийн үеийн тэр хатуу хахир үеийг үзээгүй ч гэсэн тэ одоо нэг манай эмээ энтертэй адилхан тэр дайны үе тэр хилмигдүүлэлтийн үе тэрийг үзээгүй. Гэхдээ л тэрүүний уул мөрөн биднэрт дотор бас байсан юм байна л да тий. Тэгээ гэтэл сүүлийн үед гарч ирж байгаа энэ 20-тай 25-тай хүүхдүүдийг ингээд харахаар тэднэрт бол нэг тийм бидний үеийн тийм янз бүрийн барьер ерөөсөө алах маш чөлөөтэй сэтгэж байна. Ямар гоё сэтгэж юмыг их гоёор боддог тий. Тэд нарыг дугаа байчи гэж ингэж загинж дугаа болгодог тийм юм бас алга тий. Тэд нар бол яг үнэхээр энэ яагаад ийм байх ёстой юм гэдгийг хинээс ч имээхгүй асууж чаддаг тий. Тэгээд нэг хин нэгнээс ичээл одоо нэг бидний баг чинь тийм байлаа ш. За миний хүү гараад дуулчих гэхээр ингээл нэг ичээл зогсоол нэг яадаг гэсэн. Одооны хүүхд бол тийм бахгүй гарч ирээл ингэн тал дуулаад буугаад яваад өгдөг тий. Тэгээ одоо энэ voice энэ бол үнэхээр гайхамшигтай. Тэр хүмүүс ямар гоё залуучууд гарч ирж байна вэ тий. Тэгээд яг ажил дээр гарч ирж байгаа хүүхдүүд ч гэсэн их өвөрмөц өөрөөр сэтгэдэг яг чөлөөт иргэд Монголд яг ингээд бий болцсон байна гэд тэрүүнийг харахад бол надад үнэхээр их тийм шүү дээ сайхан санагдаж байгаа. Тий. Яг хоо үнэхээр бол цаг өөр болж байна. Тэгээд хүний генетикийн төвшөнд бол бас хүн өөрчлөгдөж байгаа юм болоо гэж боддээ. Энэ их олон мэдээлэл, энэ их олон бололцоо ахын одоо төвшин ингээд сайжраад ирэхтэр зэрэг хүн яа талхаа алах гэж одоо боддог одоо дийлинг ард түмтэй гэж боддог байсан бол одоо маш их олон сайхан залуучууд бол оюуны одоо тэр талах оюуны төвшөнд хөгжиж гисэн ийм ирмэлзэл бол дүүрэн болж л да. Тэгээд яг нэг надад бас нэг санаа зовдөг юм бид одоо энэ нэг орчин цагийн яг одоо энэ одоо юу гэдгийг хэв маягийг хит дагахад бас ингээд болгоомжлох зүйлүүд их байт юм л да. Одоо тухайлбал энэ MTV хийгээд одоо гол хөгжмийн сувгуудаар одоо эмэгтэй дуучин гэх чинь аль болохоор нүцгэн гарвал одоо илүү мөн бөксөрөд болтгоо. Sorry миний одоо бас хил ам болохгүй. Одоо тэр чинь хорцсон мэлдэг. Тэг яг л тэр чинь орчин цагтаагаар нийцж боллгүй л яг. Гэхдээ бас ингээд зарим энэ хуучны эмэгтэй дуучдыг ялангуяа одоо тэр Fox гэдэг хамтлагийн нэг дуучин байдгийг өөр одоо бас одоо тэр кино жүжигчдийг нэрлэж болно л да. Одоо хувцснаас нэгэн ч тайлаагүй байхад хамгийн их секси харагддаг одоо тийм одоо дуучид бас байсан шүү гэж бас боддгийг. Тэгээд
би нэг өнөөдөр нэгэнт зохиогчийн дуу гэдэг сэдвээр хоёлаа яхан одоо хөрнөж ингэж ярьсных Монголдо бол бас тэр зохиогчийн дууны төлөөлөл нь бол миний дүү юм болов гэж би бас чамайг их үнэлдэг штэ. Ягаад гэвэл зэрэг үнэхээр бас үгээ өөрөө бичиж байна. Аяа өөрөө бичиж байна. Тэгээ өөрөө дангаараа одоо дуулж бас энийг сонсогчдод хүргэж байна. Яг л одоо тэр цэвэр энэ зохиогчийн дуу гэдэг төрөлд бас нэг анхдагчдын нэг юм болоо орчин цагта. Мэдээж хэрэг бүр одоо түүх ухуул бид нар дундад зууны үед ч гэсэн одоо юу гэдгийг тэр министрэл гээд байсан баард гэдэг өгчөд тэр дундад зуунаас л гаралтай юм байна л да. Манайд бол мэдээж тэр одоо ерөөлж туйлч тэргээд ярих юм бол олон. Тэгтээ нөгөө шин орчин цагийн Монголд орчин цагийн энэ орчин цагтаагаа нийцсэн зохиогчийн дууны эхлэлийг бас тулгын чулуугийн тавилдсан болов гэж дүүгээ бас их үнэлж баярлж байдгийн шүү. Баярлалаа. Тэгээд тийм мундаг багтууллаа. Бас нэг сайхан ая ярихгүй бол энэ нэвтрүүлэг бүрэн босхгүй. За баярлалаа. Энэ өөрийнхөө CD гаргахдаа би яг зохиогчийн байдлаар гаргаагүй яг ардаа хамтлагтай тоглож. Тэр чинь тэрний дөрөвний яриад байсан Bob Dylan ч эхлүүлсэн нөхрөлдөө анх одоо зохиогчийн тэр одоо хэв маягийг эвдэж ардаа хамтлагтай дуулсан. Анхны тоглолтын дээр нь тэрнийг одоо шүтжижсэн хүмүүс нь шүглдэж эсэргүүцсэн гэж. Гэхдээ энд бас нэг давуу тал байд юм байна. Мэдээж шүү дээ. Өнөөдөр би бас бодож байна. Та бит хоёрын эмэг их буурайдаа зориулсан энэ хээр хонсон саран гэж энэ дуу хүмүүст үзэгчтэй дуулж сонирхуулъя. Тэгээд энэ нь болохоор яг зохиогчийнхоо версээр болохоор зүгээр энгийн энэ нэг юм ардын дуу тэгээд ийм орс баллад маягийг ингэж хослуулсан ийм стилээр зохиосон л доо энэ дуу. Яг бичлэг дээр болохоор энэ дээр мөн хоригл яг соолын дараад ард талд нь бол яг бүрэн оркестр тоглоод яг үнэхээр ийм маш хүчтэй соло болсон байхгүй тий. Харамсалтай нь өнөөдөр энэ бол энд дуугарч чадахгүй тий. Гэхдээ манайхан хэрэг болгож тэрийг нэг сонсч үзээрэй. M+ дээр нэрээ энэ дашрамт хэлэхэд байгаа. Тэгээ тэрэн дээр болохоор яг ийм эмхтэй хүний бухимдлыг илэрхийлсэн тийм дуу байхгүй. Яг ийм 37 он хүмүүсийг бүгдээрингийн ингээд барьж авч хориод цаазлаад буудаад байгаа. Тэгээд тэр нэг эмхтэй хүн хүүхдүүдтэйгээ яах юм бэ те гэдэг одоо тэр нэг цухалдал яг ингээд багаар эхэлж байгаа байхгүй. Тэгээ багаар эхлээд оргилдоо хүрээд тэгээ цурхраад тэгээ сүүлдээ ер нь яах юм бэлээ гэдэг энэ хүүхдүүдэд хараад цаашаа амьдрах ёстой гэдэг нэг тийм тайвшрал өөр аргагүй ингээд нэг шазуур зууж цаашаа амьдарч байгаа ч юм уу те яг тэрийг илэрхийлсэн солог мөн хоригл маань үнэхээр гоё амьлуулсан. Тэгээд энэ хээр хонсон саран гэж дуугаар үзэгчтэй аяарья. Окей. Хэрэггүй тунгалаг байна хөө Зүнгөөр учирсан амраг хүмэн зүрхний минь талданд тодхон байна хөө Тэрлэгнийхэнхээ дандаа нүгүй байна хөө
тэр учирсан амраг хүмээ үр шүний зүудэн эргээд байна хоо хөхтөмөр тасрам хүйтнэн Юсын жавар юмахо халуун зүрхэн халраагүйч арга нүгүй ёсон байна хоо гүдэсхэн хонгор Хас хийгээд мордсон юмахо Тоноор минь насгарах сарны тоя Тосч хүлээсэн түүний минь бараюуда хөө Гээд нэг юм дуугар маа. Ойдоо наа. Ер нь тэгээд ардын энэ дууны хэв маяг бол хизээч хоочрж хизээч хоцрогдохгүй тий. Тэгээ ер нь энэ юу тэгсэн штэ. Манай Монгол бүх яг өнөө 50 хэдэн онд Олимпийн үеэр чи яг өнөө бид нарын гарч ирдэг чинь 56 онд билүү нөгөө манайх нэг цойлж гарч ирдэг чинь. Тэгээ өнөө Монгол бүхийн мэхүүдийг бусад одоо Европын Азийн бүхчүүд мэддгүү байсан үе. Тэгээ өнөөт нэг ярьдаг штэ ингээд өмсөд хөвтцэн чинь нөгөө бүх нь ийм бүх юу хизээч үзэж байгаагүй тэгээд дийлтчээ тэрэндээ шарлахад уйлаад байсан гэдэг нэг аав ярьдаг байхгүй тийм. Тэрэн шиг манай энэ Монгол дууны энэ нөөцн цаана нь маш их байгаа. Тэгээ одоо энэ хүү хамтлагийнхан гарч ирдэг нь бол тохиолдлын зүйл биш. Тийм. Одоо ингээд барууны хөгжмийн ертөнц одоо хөгжөө туйлдаа хүрээд одоо ингээд бялуураад цаашаа хаашаа явахаа мэдхээ болоод ингээд нэг хэсэгтээ зогтуусж байгаа байхгүй тий. Тэгэхэд энэ дээр ингээд шал өөр хэмнэлтэй пентатоник орж ирээд тэр нь яг ийм рок хэлбрээр ингээд орж ирэхээр үнэхээр ийм гоё эффект үүсэж байна л да. Миний нэг хэлэх дуртай үг гэдэг л да. Ер нь энэ ардын дуу ардын энэ урлагийг бол одоо уул уурхаатай зөөрлж болох юм а тийм ээ. Одоохондоо бид хэд бол зөвхөн тэр дээдлийн хөрсний өнгөн хэсгийг нь бол нэг хуйлсан төдий хэмжээнд л байгаа. Шоо ухуул тэр доороос хичнээн их юм ундарч гарч ирэхийг бол мэдэхгүй. Тэгээ уул уурхаагаас ялгаатай зүйл нь бол уул уурхаа ухаад хоосон одоо нөхөлддөг бол энэ урлаг бол өөрөө ингээд сэргээгээд дүүргээд байдаг нэг юм улбаатай. Тэгээ би дөнгөж камертоны залуучуудыг гарч ирж хахад бас яг энэ санааг хэлээд та хэд бас мэдээжийн хэрэг тэр барууны нуглаа барууны аялалгын хэв маягийг бол үнэлгүй яах вэ? Гэтэ тэр энэ бас нэг хаанаас гаралтай байлаа бид юунаараа бахарах вүлээ гэдгээ бити мартаж байгаарэ гэж хэлжсэн бас санаанд ордгийн шүү. Тэд нар манд тэгвэл таны захиасыг сайн биелүүлжээ. Хүүч нь л одоо мундаг биелүүлж ах шиг байна шүү дээ. Тэд нар бол үнэхээр гоё явж байна. Одоо цаг юу? Та нэг юу ял да. Өнөөдөр та өөрийнхөө нөгөө алдартай таталтыг ерөөсөө гаргасан юм шүү дээ. Яа тэгээ кантри татлалт. Жаргалтай мишелэр нар тавин моря
амжилт бүтээлинээрээ бэлэг барин угтя ивэн халуун сэтгэлээ үрлэж ирээрээ эрхэм данны урж байна манайд ирээрээ 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 манайд ирээрээ. За баярлалаа. За Ахаа энэ таталтаар бол би бас нэг 2-3 дуу хийсэн. Тэрүүний нэг нь түрүүчийн дугаар дээр явцсан л да өнөө цастуулын цэцэг гээд цастуулын цэцэг байна. Юун дээр цоо хонгор дээр шээс байдаг үстэй. Ингээд цаст уулын оргил дээр гэдэг яг энэ таталтаа бол яг тэр чигээр нь яг явсан. Гэхдээ нэг сонирхолтой юм нь бол энэ дууг би та нарт ч энийг хэлээгүй. Бид нарыг баг байхад манай өвөө пап нэг өглөө ая аялдаг байсан штэ. Нэг сайхан унтчихад чинь ингээл энийг ч унтахгүй босч ирчээд хажуугаар ингээл гэлээ дуулаад нэг дуу гэхэд дуу биш ая гэхэд ая биш гэдэг аялаад яваад байдаг гэсэн шүү дээ. Би тэрүүнийг тэр дуунда яг ая болгоод хамгийн сүүлд нь оруулсан байхгүй. Тэрүүнийг хүмүүс мэдгүй. Юун дээр цастуулын цэцэг дээр биш юм байна. Заяа дээр. Өргөн замын хажууд хаяатай гэдэг энэ дуу шүү дээ. Тэр энэ ч өнөө манай папын дээр аяахгүй. Тэгвэл нэг айгүй аялдаг байсан юм яг ингэж гармоны нолж хагаад ийшээгээ оролцсон байхгүй. Тэгээд энэ захиагчийн дуу гэдэг ярьснаас одоо тэр хин Джон Леннон, Маккартни тэр бол нэг ёсны бас л үндсэндээ гитарын дээр л дуугаа оруулж исэн найзууд ч тийм. Тэгээд энэ сүүлдээ бүр одоо зохиогчийн рок гэдэг тийм урсгалч бас байдаг юм байлээ л да. Одоо нэг одоо жишээл тэр Оросд бол Макаревич, Гребенщиков энэ гэдэг ялчгүй тэр Костер бол одоо үнэхээр миний яг сүлд дуулсан шүү дээ. Яа бацраа тэр бол тэр чи бас ингээд ратараг дуулахад төдийлөн утхан нэг тийм буугаагүй байсан чинь яг одоо Макаревич өөрөө миний дуу юм ингээд яасан ингээд нарийн үгийн сонсоод байхад бас их агуулгатай дуйлаа шүү дээ. Тийм тэгэлгүй яах вэ чи өгсөн. Одоо түүдэг хүн бол хүний сэтгэлийг ч юм уу одоо түүдэг гал шиг зөөрлээд тэгээ хэтэрхий одоо учиргүй чи төлөө мод хийгээд пүр хийдэл насаах юм бол тэр чинь нэг удахгүй зүгээр дөрлөж байгаа л тэгээд дуусчих штэ гэдэг нөө ухаантай хүмүүс ингэж юу яадаг гэж хэлдэг те. Ингээ баггаар нэмээд ингээ байх юм бол шүнжэнгөө тэр хүйтэн шүнийг бол чи давчих штэ гэсэн бас айхтар алийн хөгтөд айхтраа гэж те. Тэгээд яг хөө ер нь энд бол энэ дуу бас надад айгу нөлөөлсөн. Яг л нөө тэнэг гэдэг нэг дуу байдаг штэ миний. Тэрэн дээр яг кода дээр нь тэр байдаг штэ өнөө. Буянтай хүмүүс гэдэг нэг юм кода орж ирдэг ш. Тэр буянтай хүмүүс гэдэг чинь наад кастер дээр дуулдаг. Өнөө түүдэг гал энэ дуун дээр өнөөтлэг тэр айгүй болгоомжтой зөвхөн өөрийгөө ингэж бодоод галаа ингээд түлээгээ гамнаад те өөрөө бие нөөгөөд энэ хүүтэн үеийг давчий гэдэг тэр буянтай ухаантай хүмүүсийг би шүүмжилж хэлж байгаа байхгүй те. Яг өнөөт нэг юм дүрлцэл асаад нөгөө Данкогийн үлгэрийг бүгдээрээ мэддэг ч та Старуха эзэргийл гээд Горкигийн зохиол байдаг штэ. Тэрэн дээр ингээд зүрхээ яраад асж байгаа өнөө цээжээ яраад асж байгаа шатж байгаа зүрхээ ингэж дүрлүүлж хүнд зам одоо хүмүүс тэр хүмүүстэй ингээд замыг харахгүй зааж өгсөн гэдэг үлгэр байдаг штэ те. Тэгэхээр энэ нэг талаасаа Кастер гэж дуу нөгөө талаасаараа тэр Старуха эзэргилийн тэр Данкогийн гэрэлтэж байгаа зүрх хоёр чинь нийлж тэр тэнэг гэдэг дуунаа яг тэр сүүлчийн кода нь болж орж ирсэн байхгүй. Бас сайхан санаа. Ингээд юутай юм унших маш их ашигтай тийм. Тэр дотроос ингээд айгу гой гой санаанууд ингээд орж ирдэг.
За одоо ингээд манай нэвтрүүлэг нилээн сунжирчих шиг боллоо. Тэгээд ингээд жаргай. Тэгээд хасах юу ах вэ? Ер нь бол бид нар аль болохоор хасахгүй бидний яг яаж дуулсан, яаж дуулж байгаад алдаж факталсантайгаа ерөнхийдөө ингээд тэр чигээрээ ордог. Тэгээ энэ нэвтрүүлэг гэхээсээ илүү бас нэг одоо Vcast гэх юм уу те. Бид нар найзуудтайгаа нөхдүүдтэйгээ суугаад ингээд нэг сонирхолтой яриа өрнүүлдэг штэ. Тэгэхээр нэг тим маягийн юмыг л зүгээр дүрсжүүлж байгаа. Тэр чинь дутагдаад байгаа. Онцондоо тэгээ өнөөдөр дүүгийнхаа урилгыг хүлээж авч ирсэн хуйгаа ах тандаа маш их баярлалаа. Тэгээ таны хөл хорионд маш их амжилт хүсэж байгаа. Их үр бүтээлтэй гоё ийм уран бүтээлтэй гарч ирээрээ гэж одоо танд өрөөё. Би та нарт энэ сайхан залуучууд та нарын бас энэ эхлэлүүд их сайхан үргэлжлээсэй гэж хүсэх байна. За тэгээд энэ айхтар энэ одоо нөгөө нэг 11 цагийн мэдээгээр өчигдөр байна нэг айхтар зүйл хэлээдгэн лээ юу гэхээр энэ өвчний үед зөвхөн одоо нөгөө нэг им тан за тэгээд имлэгийн энэ арга барилаас гадна сэтгэлээ их сайхан өөдрөг байлгаж ингэж байгаасаа гэж тэгээд үндсэндээ энэ дуу хоорын утга учир бол тэрэнд л агуулж байгаа хүн сонсож байгаа хүн нь сайхан ухаарл аваасаа сайхан уярл аваасаа сайхан одоо тэр сэтгэлийн хүч дэм аваасаа гэдэг ийм л утга учиртай бид ч дуулаад идэг тэрнээс одоо өөртөө дуулаач яах юм бэлээ тийм өөртөө дуулах бас зүгээр шүү. Бас зүгээр. Тэгээ яг хөө тэр энэ үед сайхан сэтгэл тань сайхан өөдрөг байгаасаа ер нь тэгээд нэг юм готрон гүзэл бол хинт ч хэрэггүй байдаг гэдгийг бол амьдрал харуулад өгдөг. Одоо өөртөө байтга өрөөлч хэрэггүй байдаг. Тийм учраас сайхан гоё өөдрөг байхыг ерөөлье. За тэр өнөөдрийн баатар болсон Акужава өөрийгөө би бол гунигтай өөдрөг үзэлтэн гэж одоо нэрлэдэг байсан. Тэр сайхан хөнгөн гунигт тэгээд сайхан өөдрөг сэтгэлийг ерөөе да. За ингээ хуйгаа хаа танд манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ найзуудаа дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.